залуу. Сэмэнөө наг хөтөлцөг гэдэг та бүхний мэдээ. Найз залуу бол байхгүй, харилцдаг бол хүмүүс бол байгаа. Тэгээ хүн тэгэл нэг хүнтэйгээ ингээл удаан харилцах чинь бас тэгээ хүчгүй штэ. Тэгэл нэг хүнээсээ ууйд тэр хүн чинь тэгэл миний сонирхлын зүйлийг ярихгүй бай. Тэгээ тэр үед тэгэл ямар сонсоод байл тийм ч тийм. Тэгэхээр надад тохирох өөр юм бэ? Надад тэгээ намайг их өөр юм бэ? Надад одоо бүхний зориулах өөр юм бэ? Ингээл юм явна штэ. Нэг тогтсон бол тийм таалагдахгүй штэ. Ямар ч хүн. Хичээлэг гэдэг зүйл нь бол тэгээ намайг ингээл гой зүгээр сул байл. Тэгээ ингээд чөлөөтэй. Тэгээ ямар нэгэн зүйл баригдахгүй, авчигдахгүй, хин нэгний хараа хэмжлэлтэн доор биш. Тэгээ ингээд өөрөө ер нь бол миний үеийн ганц бие охтуудад бол юм байх асуудал. Тэгээ ямар залуу те би залуу бай, надад нас бай. Тэгээд хүмүүсийг угаасаа ингээд сольж одоо сонгож шилээл мэдэрчтэй те. Тийм олон сонголтууд авах чинь тэгээд нэг хүнтэй өөр тамт байх гэж бас юу яах вэ? Ингэрээс үр дагавар одоо бол яг миний эрдэн дээр үр дагавар гэдэг зүйл бол мэдээж байхгүй шүү дээ. Ер нь яг бодож байгаагүй. Өнөөдөр надад ямар юм те өнөөдөр л надад гоё байвал ер нь цаашдынх нь өдрүүд те цаашдынх нь өдрүүд өөрсдөө ингэ болоо бүтээ явчих штеп. Яг тухайн энэ өдрийг би яг яаж өнгөрүүлж юм яаж үнэлж юм гэдэг зүйл маань яригдчих байгаа юм л да энэ дээр. Их чөлөө ер нь ингээд юу хүснээ одоо ингээд хийх нь миний хувьд их чөлөө. Тэгээд харж цагдах биш.
Би энэ талаар ер нь бол бидээ өрхийн тэргүүний гэр бүлэд хийх нь миний үүрэг. Тиймээс миний үүрэг оролцоо гэх юм бол гэр бүлдээ мөнгө олж ирэх, тэдний хоолой, сонир гэдэг тэдний хэрэгцээтэй бүх зүйлийг хангах гэж. Эрхчлөө гэдэг чинь хүн тэгэл өөрөө хүссэн зүйлийг хийх гэдэг чинь тэр чинь өөрөө эрхчлөө шүү дээ. Тэгж л байна шүү. Миний өдөр гэх юм бол ер нь бол их ихтэй ажил дээр л өнгөрдөг гэсэн. Өдөр болго ажилтай байдаг учраас тэгэл өдөр болго ажил дээр л гэр бүлдээ цаг гэх юм бол орой тэгэл ажиллаад харж очивол маш их өдөр жингөө ажилласан учраас их ядардаг учраас орой нэг их цаг зарцуулж чаддгүй. Мэдлэл тэгэл хоолой гэдэг тэгэл ихэд бол амралтал хаддаг. Тэр хугацаанд тэгэл өглөөж тасалждаг юм шиг. Оройд л нэг жоохон цаг гардаг. Тоглож байгаа. Гэтэ нэг их биш. Би хамгийн их хүсэж байгаа зүйл гэх юм бол би хоёр хүүхдээ ирээдүйд хүмүүс суулгахын тулд тэднэр сургууль сурахын тулд тэднэр сургуулийн төлөвлөгч юм тэднэр хүүхдүүдийн ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа тэднэр. Миний мөрөдөл бол олон танигдсан жишээ нь Bill Gates юм штэ. Алдагтнуудтай адилхан нэр гаргахыг хүсдэг. Чөлөө цагаараа би чинь саяхан Bill Gates-ийн талаар бүх номнуудыг уншиж дуусгаад түүнийхээ төлөө бичлэгүүд үзэж 7 хоногийн өдрийн 24 цагийн 20 цагт нь бараг цагаар өөрөө бэлтгэл хийж тэр одуудыг миний хобби бол бусдыг зүгээр л хөгжих. Миний амьдралын бүх утга зорилго. Би өөрөө өнөөх тийжэгддэг. Тэр нь бол өдөр болгон бусдын хөгжих зорилготой мөн бусдад нэрээ олохын зорилготой. Жишээ нь би YouTube дээр олон сая хандлт авлаа гэх тэр хүмүүсийн итгэлийг олж чадах бол би олон тэр бумаар нь хүмүүсийн зүрхийг эзлэхийг хүсдэг. Би тэр хүмүүст хүрэхийг хүсдэг. Bill Gates би жишээ нь 24 цагийн 19 цагт нь би бэлтгэл хийдэг. Тэр хүмүүсийн юу хийж байгаа, юу дөөрөж байгаа бүгдийг нь өөрөөсөө хардаг. Би үүний талаар амьдэрдэг. Би ирээдүйд олон танигдсан маш алдартай хүн болно гэдэг дөөрөө. Жишээ нь YouTube, Instagram, Facebook, Twitter энэ бүх зүйлс дээр миний нэр шуугч болно гэдэгт би итгэдэг. Хэдий чухал зүйл нь би тархиндаа эдгээр үсийг хийж байсан яг одоо байгаа байдлаасаа би завхаж байна ядарч байна. Бүх зүйлээ залгсан. Хоёр дахь чухал зүйл нь үрдийн байдлаар байна гэж итгэв гэвч би амьдралын дараад өөрийн замдаа эзэн шүү дээ. Тиймээ би эзнэр би багнаснаас sevдсэн мөрөмрийн гашуун бас гайхалтай түүхийг нь дундаа зорж байна. Намайг сонсон ditэг түүний мэдрэгнийхээ гүнээс итгэлтэйгээр та нарт энийг хийж байна. Хэрвээ ухаанаар хийж байгаа минь сонсоо бурхан мөн аврагсан. Та намайг чөлөөж намайг авсан итгэгч. Та намайг хайрлаж намайг урьсан итгэгч. God, би сумчинис морошигас хоч байсан. Нэмдрэл миний хайр миний хөдөлж. God, та намайг чөлөөж намайг авсан итгэгч. Дөрөвдөх чухал зүйл нь үзэн ядаж дурхитэн чамайг улам мундроос газар дуу хүчтэй шийдэх болон хүчтэй дайм шиг химээ хүчтэй дайм шиг Бятасгал хорсоор дүрмэг цаантаадэр Истэг нэрэгдэг байсан кишнээ удаадрыг сонжтэй гэдэг Шартаггүй цаавки устаггүй сүнөг үрчилсэн хайрсан таны хайрын бороо хүттэй Би шурах шиг байсан гэж Та намайг чөлөөж намайг авсан битгэгч Та намайг хайрлаж намайг урьсан битгэгч God, би сумчинис борочигас хоч байсан. Нэмдрэл миний хайр миний хөдөлж.
Гата намайг чудаш намайг авсан мэдгийгч хамгийн сүүлчийн чухал зүйл нь Бурхны хайрын галбааныг үсээд миний ирээдүйг ирэлгээгээтэй байх болно битгэж байна уу тиймээ битгэж байна уу ганцардахгүй ахиудахгүй хаягдахгүй уушлагдсан чөлөөлөг өчр мөхөн чам тайртай бүргээс тун руу хүрээд ирнэ Та намайг чудаш намайг авсан мэдгийгч Та намайг хайрлаж намайг авсан мэдгийгч Гад би сончингс борошиг асгаж байсан Нэмдрэх миний хайр миний бүхэж Гад намайг чудаш намайг авсан мэдгийгч Ороор. За сайн байна баталгаа. Сайн байна шаа. Ажил сайн уу? Шаа. За. Таны шинжилгээний хариу гарсан байгаа. Ер нь та хоёрыг хүлээж ирсэн үр дүнгээс шалгуур хариу гарсан. Ерөнхийдөө бол таныг 6 сарын настай гэж дүгнсэн байгаа. Та энэ шинжилгээний хариутай танад танилцуулсан. Яг миний хүү. Мөн. Та нэрээ тулаад үзээрэй таны шинжилгээний доор Би мөн. та дахиад эхнээс нь тулгаад хараад таны нэр, онсоор Чи та андуураагүй үстэй. За таны шинжилгээний яриас гарсан бид хүмүүсээ яагаад ирлээ? Ер нь бол таны 1 жилийн настай гэж бид нэр оншилээ. Та надад тайлбарлаад өгч чи ерөөсөө ойлгохгүй. Чи тэгдэг чи одоо юу гэсэн? Ийм л болчихлоо. Сайн процесс. Сэтгэлийн шинжилгээний хариу гарсан. Чамд жил хагас настай гэж боддог байдаг. Би чамд шинжилгээний хариу харуулъя. Чиний насаа харахад ингээд өөрөөр ихээсээ дуусах болгож байна. Энэ ямар нэг солиотой салидах ямар ч боломжгүй бид нар дахин бэлтэж үзсэн байна. Юу гэсэн чи мэдээсээ сайн биш үү шүү дээ. Одоо яах юм бэ? Одоо яах юм бэ? Сэтгэлээ бэрээ. Чи нүчний даан тулж байна. Чамд бүр 1 жилийн хугацаа юм. Үзгээ. Чи энэ үед ч өөрөө имжлэх боломж чамд байгаа. Чи тэр болгоныг хайж үзэх хэрэгтэй. Та бүгдийг бидний бэлтгэсэн концертыг үзсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та нэг зүйлийг бодож байгаа. Заримдаа бид нэр өөрсдийн зүйлсүүдээ авьяас чадамж олон зүйлсүүдэд найдаж явдаг. Гэхдээ энэ бүх зүйлсүүдийн ард хүн амиа алдвал юу ч үлдэхгүй гэдгийг та ойлгож байгаа юм. Тэд нэр өөрсдөө болно гэж бодно, тэд нар чадчих гэж бодож иж болно. Гэхдээ эцсийн эцэст хүмүүс өөрсдийн амиа алдвал ямар ашиг авах вэ? Тэгвэл бид нар итгэгчнэр бид нар Библиэд итгэдэг, Библиэлд хэлж байгаа юм. Тэг хүн энэ дэлхийг олж авсан ч эцэст нь амиа алдвал ямар ашиг байх вэ гэж хэлж байгаа юм. Мөн өөр хэсэгдэр Библи ингэж хэлж байгаа юм. Мунхаг хүний зам өөрийнх нь нүдэнд зөв мэт харагддаг. Харин мэрэгэн нэгэн зөвлөгөөг сонсдог гэж хэлж байгаа юм.
Тэгвэл бурхан бидэнд зөвлөсөн байна. Энэ дэлхийг олж авсан ч хүмүүс бид нар амиа алдвал ямар ашиг байх вэ? Заримдаа хүмүүс амиа үл хайхан хөнгөн байдал, нэр алтар, магадгүй тачаал, хүсэл, таашаалын араас хүмүүс хөөцөлддөг. Харин бурхан нэг зүйлийг хэлж байгаа. Найз минь, чиний амь өнөөдөр яг хаана байна вэ? Бид Библиэлд бүх хүн нүгэлтэй талаар та уншиж болно. Тэгвэл нүгэлтэй явсаар хүн өхөл хаана очих вэ? Ямар сайн газар хүлээхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэгвэл найз минь, Есүс Христ 2000 жилийн тэртээ бидний нүглийн төлөө